Vlog сүүл болснаас хойш баггүй хугацаа өнгөрсөн байна. Ямар ч яаж миний subscribe нэлээд амар өссөн байсан. 150 орчим болсон байсан. Тэгээ шинээр дагж орж ирсэн хүмүүстээ маш их баярлалаа. Би тэгээ тэр хүмүүстэй зориулж авах өөрөө танилцсан дээр авах гэж бодлоо. Намайг болохоор Анужин гэдэг. Би герман сурдаг оюутан байгаа. Энэ хүү YouTube хуудасаараа өөрөө өдөр тутмын амьдрал болоод Германд одоо ямар онцлогтой байдаг. Монгол орн болон Герман орн гэсэн юм хоёр одоо орны онцлыг та бүхэнд хуваалцахын тулд энэ хүү YouTube хуудасаа нээсэн байгаа. Тэгээ миний бичлэгүүд та бүхэнд бас таалагдана гэдэгт маш их найдаж байна. Сүүлийн бичлэгтэр болохоор би хит хитэн комментуудыг хэлмээр санагдчих. Яагаад гэхээр миний сүүлийн бичлэг бараг л 12,000 үзэлттэй болсон байсан билүү. Тэгээ тэрний дагаад мэдээж маш олон хүмүүс орж ирж байгаа учраас маш олон комментод орж ирнэ. Тэгээд тэрний яг надад амар сонирхолтой санагдсан комментийг би яг уншия гэж бодлоо. Энэ удаагийн влог дээр ийм сүнстэй юм ярьж байвал сонсноо гэж бичсэн байна. Айгаад унтаж чадахгүй болчлоо гинэ уучлаарай. Ганцаараа гэхэд амар их зүйл тулсан байна гэсэн байна. Гой намдуухан олоотой охин байна гэсэн байна, баярлаа. Оо ямар амар зүйл тохиолдой вэ? Оо гинэ. Харин дэмий. Герман тулгардаг асуудлуудаа хуваалцаж бас дөрмөдөө хурдан цээжлэх арга ч юм уу гинэ. Би энэний талаар хэсэг хугацааны дараа тусгай видео оруулах зүгээр ах гэж бодож байна. Ямар өвдөтэй ярьдаг би амар юм ярил яг тохирохоор гэж бичсэн. Баярлаа. Тий би энэ комментиг бүр амар нийсээ сонгоно надаа. Гэтэ би юусэн амар тийм хүн дээр тусгаж аваагүй. Угаасаа үнэн. Гэтэ энэ коммент бүр надад бүр амар инээдтэй санагдсан. Хөөхөн юм аа. Жохон тарганч гэсэн амар cute юм аа. Гоё ярих юм бас гэсэн байсан. Яг энэ комментээс нэг зүйлийг ойлгосон. Хөөхөн ярихад хүний тарган бүдүүн бас ингээд амар юутай байна, хамааралтай байна гэдгийг ойлгосон. Жинхнээсээ юм бол эвгүй юм худлаа биш гэж найдаа гэж ütсэн байна. Би тэгээд гэдэг ингээд өөрсмөө тохиолдсон аим шиг юм санаанасаа зохиож ярихгүй ойлгомжтой байлгүй дээ. Гүн болов уу гэсэн үг л. Би зохиоцсон болов уу? Гэхдээ ямар ч тач энэ комментуудыг миний YouTube хуудсан дээр үлдээсэн хүмүүстээ миний YouTube хуудсыг лайк, subscribe дарсан хүмүүстээ дахиад маш их баярлалаа. Тэгээ ямар ч тач энэ удаагийн бичлэгээр би яг юу ярих гэж зорьсон бэ гэхээр Герман улсад удахгүй ирэх байгаа хүүхдүүдэд яг Герман улсад ирэхдээ юу бэлдвэл зохистой вэ гэдгийг би та бүхэнд жоохон тайлбарлаж ярих гэж бодлоо. Анх ирж байгаа хүмүүстэй захихад яг хөдөө явах байгаа юм шиг битгий яваарай гэж хэлье. Тэрний яг юу учиртай вэ гэхээр монголууд хөвслийн гадаад дотоод явахдаа ингээд Монголоос ингээд элдв хувц авч яваад ингээд өөртөө амар ачааны мэдээд юм шиг санагдсан. Тэрний оронд зүгээр өөрөө яг хэрэгтэй чанартай гэсэн хувцнуудаа авчираад эмчээний хувцнууд авчвал зүгээр. Тэгэхгүй яг нааша гадаад явах юм чинь ингээд Монголоосоо хувц аваад зардал гаргаад эмчээ ирээд таг гоё юмнууд хараад эмчээнээс бас зардал гаргаж ирснаас нэмсэн зүгээр Монголда багахан хэмжээний хувц аваад тэгээд Германд ирээд дахиад хувцнууд авбал зүгээр юм шиг санагдсан. Яагаад гэхээр эмчээ удирдлын хямдрал гэж зөндөө хямдралууд болдог. Тэгээд Герман улс интернет худалдаа нь амар хөгжсөн улс ахгүй юу? Тэгээд тийм учраас чи интернет аппликейшнуудаас өөр ингэ сайхан харж агаад гоё хувцнуудыг захиалаад авчиж болно. За дараагийнх нь зүйл болохоор яг 10 юм уу 11 сарын хооронд улирлуу шилжиж байгаа хэсэг учраас тэр үе дээр зэвэргийн салхитай болчдөг. Айгуу нэг юм цээж одоо Монголд нөгөө цээж нэвтэлсэн салхи гэдэг үлээ. Яг тийм салхитай болоод ирдэг учраас тийм үед жоохон дулаан одоо манай Монголын гоё дотооддоо үйлдвэрлэдэг брэндүүд байдаг шүү дээ. Гоё үгээд тий. Гоё ч юм уу, гоё ч юм уу нэг тийм гоё кашмир ч юм уу тий. Тийм ноолрон зүйлээ авчирч ивэл зүгээр юм шиг санагдсан. Ноолрын инвест авчирч их зүгээр юм шиг санагдсан. Яагаад гэхээр яг тэр үедээ нэг хүмүүс ч юм бол чи даарахгүй тэгээд дулаахан би Монголоос яг говийн ороолт бэлээ авчирсан. Тэгээд
Оролтоо хаяа ингээд цэжэрээ даарсан үедээ ч юм уу эсвэл гиз энэ төр даарсан үедээ би бэлхүүсээр ингээд уйчдаг. Тэгээ тэнгууд тэр маань ингээд амар гоё дулаахан амар гоё гэдэг. Тэгээ тийм болохоор ерөөхдөө говийн вест ч юм уу те гадуурх хувцсан дотроо өмсдөг тиймэрхүү зүйлсүүд авчирчвал зүгээр ах гэж бодож байна. За дараагийн зүйл бол маш чухал. Германд скин кэр байгаа ч гэсэндээ Европ хүний арсны онцлог, Аз хүний арсны онцлог маш өөр учраас скин кэр авчирчвал зүгээр. Германд яг уу Аз скин кэр байгаа. Гэхдээ тэрийг интернетээр захиална. Гэхдээ интернетээр захиалахад маш уддаг. Бараг 1 сар орчим болдог. Тийм учраас скин кэр авчирчвал зүгээр. Одоо скин кэр гэдэг нь нүүрний продакт те. Тэгээд нэр вестэн дээр нэмэх нь оймос авчирчвал бас зүгээр гэдэг шүү. Дулаан оймос. Доорсоо даарахгүй жинтэхгүй. Тэгээд нүүрний скин кэр авчирчвал зүгээр. Би яг найзтайгаа цуг нисч таарад. Тэгээд тэгсэн чинь манай найз чамдааны ингэ нээсэн өөрх нь баг хувц аахгүй бүр дүүрэн баг өөрх нь скин кэрээсэн. Тийм болохоор скин кэр маш чухал. Тийм учраас Германд ирэхдээ скин кэр авчрах мартваа. За дараагийн зүйлс гэвэл эмийн сан. Энд хөвслэн одоо хэр баргийн эмийг ерөөсөө жоргуугаар өгдөг. Одоо өөрөө эмийн сантайгаа ирүүл зүгээр гэж би бодож байна. Яг чиний бие тохирсон хэрэгэлдэг юмтэй. Гэхдээ бүр амар маш их төрлийн юм бол аваад ирүүл тийм ээ бах. Яг өөрөө хэрэгэлдэг төрлийн юмнууд юм уу те. Одоо ибупрофен ч юм уу те. Эсвэл холодны юм ч юм уу те. Гэдчиний үүрхэд гэдчин дүүрхэд мэдээж өөр газраас ингээд ирж байгаа учраас чиний ходооч чинь ихний хэлсэн жоохон хямран тийм учраас чи жоохон гидсний те. Ходоод тайвшруулах ч юм уу те. Тиймэрхүү юмнууд авчирчвал маш зүгээр. За дараагийнх нь болохоор манай монголч чинь ерөөхдөө нөгөө халуун усанд ингээ найруулж бүтээгдэхүүнүүд амар их байдаг шүү дээ. Жишээлбэл арт ч юм уу те, цэцэргэн ч юм уу те. Нэг тиймэрхүү зүйлээ авчирчвал зүгээр гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо энэ таниад хүрлээ гэхэд тэр болгон шууд энэ нэмийгөө, тэр эмийгөө, энэ тариаг хий гэж зүгэлдэггүй. Хамгийн түрүүнд ингээ өөрөөх нь яг тухайн хүний тархлаагаар эдгэхийн тулд яг ийм зүйлий дээрээ, тийм зүйлий дээрээ, тийм хоолой дээрээ, тийм ундуугаараа гэж хэлдэг. Тэгээ тийм учраас яг хүний тархлаагаар ингээд байлах гэдэг учраас халуун тиймэрхүү зүйлсүүдээ авчирчвал зүгээр гэж бодож энийг удаагийн халуун усан тэгээд уучдаг. Арт юм уу те цэцэргэн нэг тиймэрхүү төрлийн зүйлсүүдээ би яг тиймэрхүү зүйлс айгүй муу ирсэн. Яагаад би юу авчираа одооч л өөрийгөө ойлгохгүй тийм зүйл амар муу ирээ тэгээд хизээ хойно манай найз дахиад ирэхэд би найздаа захиад авчихсан. Тэгээд тэр үед бүр артаа авах мэдвч амар гоёсан. Монгол снэкүүд авчирчвал бас гоё байх. Гоё ааруул, гоё арт энтрийн ааруулнууд байдаг та. Тиймэрхүү ааруулнуудаа. Яг уу порцморц авчирч болгоцсон нэ би тэрэндээ яг 100% амар ихтгэлтэй хариулт болох гэхэд хэцүү нь яг уу пакэжжуулаад авчирлаж болох л ахaltaа. Гэхдээ бас тэр өдрийн тэнгэрл мэддэг юм шиг байлээ. Гайл дээр энд цээж зураг нь нэг удаа цээж зураг авахлахад 15 евро гэдэг. Өөрхөө яг ойрын хугацаанд юм уу те одоо чи Монголоос явах гэж байгаа бол яг өмнөх өдрөөр ч юм уу те нэг цээж зураг авахулж зүгээр авах гэж бодсон юм янз бүрийн анкетн дээр нахад бэлэн байхад амар тэгэхгүй болохоор эндхийн ингэж л дансаарэ гэхдээ эндхийн цээж зураг авахад нүрий чинь нүрээсөө эдит хийдэггүй шууд тэр чигээр нь байлгац. Oh my god. Энэ миний бүр хамгийн амар дурсамжтай бүр би нөгөө видео сонгож шаардлагатай болоод тухайн өдөр нь би яг юутайгаа цамцтайгаа байжсэн чинь Google-ийн хэсэг рүү ороод одоо тэр зураг авах газрын цагийг харсан чинь надад яг 30 минут байсан учраас нүрэж бодоход хэмдэг. Малгайтай цамцтайгаа гүйж очиж зураг авахулаад ёо бүр амар. Яг Монголд нөгөө ингэж л цаарыг гэхдээ Монголд нөгөө 90 сурвалж хэсэгчиж байна гэж нэг хүмүүсийн зураг явдаг шүү дээ. Яг тэрэн шиг гарцсан. Oh my god. Ямар ч эдит хийх юм байхгүй. Шууд байгаагаар нь чиний зургийг хийдэг учраас тэрэн дээр амар анхаарах хэрэгтэй. Савн шампунь энтрийг бол угаасаа нэг авчирд хэрэггүй хаа. Энд чи зөндөл савн шампунууд байгаа болохоор. Гэхдээ нөгөө юм амар юм эмдэг хуйхтай хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бол яг хөө тийм савн шампунь дээр анхааруул зүгээр идэг ба. За дараагийн чухал зүйл гэвэл
одоо их сургуульд шууд ирж байгаа хүмүүс бол энэ бол окей. Нэх асуудал биш. Ausbildung хийж байгаа хүмүүс хэлэхэд бол чиний 10 жилийн аттестат байгаа штэ. Тэр аттестатаа баталгаанд орчуулад ирвэл маш зүгээр. Яагаад гэхээр энд одоо орчуулах тохиолдол гарах юм бол 40-50 евро байд юм шиг үлээ дунджаар. Тийм учраас жоохон үнэтэй тусч магадгүй. Тэгэхээр Монголдо баталгаад орчуулагчаар орчуулад ирүүл зүгээр. Яагаад гэхээр Ausbildung гэхэд чиний аттестат чинь энгийн боловсролын системтэй дүүцэн байх шаардлагатай гэдэг учраас Anerkennung гэдэг зүйлс хийлэгдэг. Тийм учраас яг тэрнээс өмнө чи боловсролынхаа гэрчлэгийг орчуулсан байвал зүгээр. Тэгээд тэргээ ирээд эндээ яг одоо чиний тухайн ирсэн мужийн одоо Anerkennung хариуцдаг тэр хэсэг рүү чи явуулчихна гэсэн үг. So өөр ярих зүйл юу гэж болох вэ? Тэгээ хамгийн сүүлд нь хамгийн гол зүйл буюу сэтгэл зүйн бэлтгэлтэй ирээрэй гэж та бүхэндээ хэлмээр байна. Мэдээж Монгол соёл шал өөр, Герман соёл шал өөр, тэнгууд ингээд хоёр өөр соёлыг exchange хийгээд тэгж байгаа учраас жоохон ихний хэсэгтэй бол жоохон хүн дээр тусч магадгүй. Тийм учраас сэтгэл зүйн үед маш бэлэн ирэх хэрэгтэй шүү. Яг би одоохондоо тийм ратист хандлагуудтай нэг амар тулгараагүй ч гэсэндээ тийм хандлагууд бол ирээдүйд ирэх нь зөндөөл байх. Нүдмэдээ ингэдэг ч юм уу те иймэрхүү хандлагууд бол зөндөөл ирэх байх. Гэхдээ мэдээж тэр болгонд бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд Германд жоохон зарим үгүй юм дээр нь жаахан хажуудаа цонхыг тавьчих сууж байвал чиний зүг шууд авангуудаа чиний судал дээр суунгуудаа чиний зүгийг газар тавьчих юм уу те тэмхүү нөхцөл байдал гарч яж магадгүй. Тийм учраас тийм зүйл дээр гэт бүр амар шокны байдлыг хүлээж авахаас илүү яг тиймэрхүү байдал маш бэлэн ирээрэй гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээ мэдээд яг сэтгэл зүйчин бэлэн гэж бодсон тохиолдолд та нар маань яг дараагийн хаалхмыг хийгээрэй гэж та бүхэндээ зөвлөмөр байна. Дахиад энэ бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ би цаашдаа маш сонирхолтой бичлэгүүд оруулна гэж та бүхэн амлаж чадахгүй ч гэсэндээ их хичээх болно. Тэгээ шинээр subscribe дарж байгаа, sub дараад миний бичлэгийг үзэж байгаа хүмүүстээ маш их баярлалаа.